Та яг одоо Panorama podcast-ийг сонсож байна. Бид гурав Канада, Австрали болон Британи улсаас өөрсдийн гадаадд амьдрах туршлага, сурсан зүйлсээ ярих зорилгоор мигмар гарыг бүр шинэнгээр та бүхэнтэйгээ уулзаж байна. за ингээд подкаст руу орцгоё. за бүгдээрээ сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайн байна уу? Өглөө өдөр орой минь. Өглөөний минь, Яа. өдрийн минь, орой минь. Яа, за. Гурлаа ерөөсөө яриаггүй амар удцсан биш тий. Тэгээд одооноос ер нь гурлаа хийдэг болох ч байгаа тий. Бас. Тий. Харин Тийм тийм гуруула зэрэг хийх юм бол 3 өөр өнцөг гарч ирээд арай сонирхолтой юм болоо гэж сонирхолтой. бодсон. Тий. Тий. За тэгээ гурлаа ойртоо уулзаагүй юм чинь юу байна да? Учирлаар Анукагаар юу байна да? Хамтдаа уулзаагүй юм чинь. За учирлаас эхлэе. Загуу яцгааж байна уу? Яа, бүр одоо яг нөгөө нэг семестрийн хамгийн сүүлийн 7 хоног явж байна. Тийм. Сүүлийн ч сүүлээс 2 дахь нь явж л байна л да. Энэ миний цаг хугацаа зогссон юм шиг санагдаад бүр 2-7 хоног гэж бүр амар удаан хэлээд байгаа юм санагдаад байгаа юм. Тэгээд хичээлүүд би даалтуудаа хураалах гээл. Ер нь хичээл амар овоорцсон байгаа. Бүр амар хэцүү байна. Би чамаас нэр юу асууя гэж бодоодсэн шүү дээ. Нөгөө нэг Австралид одоо бусад газруудад зуны амралт гэдэг олон сар амардаг шүү дээ. Танад зуны амралт гэж амардаг юм уу? Эсвэл өвлийн амралт гэж ямар нэг амралт байгаа юу? Манайх зуны амралт байгаа штэ. Сая би чинь 3 сар 100 жанга амарч байгаад орж ирж байгаа байхгүй юу? Тэгээ одоо зүгээр 12 сар болж байгаа. Тэгээ одоо зүгээр семестрийн төгсгөл болж байгаа. Тэнгүү семестрийн төгсгөлөөр нэг 2-7 хоног амарчаад тэгээ дараагийн семестрт орно. Манайх ч нэг жилдээ 3 семестрт байхгүй триместр гэж явдیں۔ Тийм. Тэгэж явж байгаад 12 сард амраад 2 сарын сүүлээр хичээл ордог. Оо за 2 сар амарт юм уу? Зуны амралт хоёр сар гэж байна уу? таарж байгаа байхгүй юу? Тийм. Тийм биш. Тэгэж таарж байгаа юм шүү. 2 сар л амарт юм байна. Семестрийнхаа голоор амарт юм уу? 2-7 хоног. Семестрийнхаа голоор 2-7 хоног амарт. Зөв. Тийм. Тэгээ энд хараа хаа очиж нөгөө нэг юм уг стресстэй байгаа хэцүү байгаа магааг амар ойлгох юм билээ ер нь гэхгүй юу. Сая би нэг хичээл дээрээ бүр юу агаад хугацаандаа амжихгүй бүр тэрнээс олж стресстэй тэгээд хугацаанд тулаад стресстэй ч хэр бүр ингээд тарих угаасаа бүр ажиллахгүй ингээд тарихнаас юу ч гарахгүй тэгээ би бүр ингээд паниктаад үхэх гээд ингээд амьсгал давхцаад тэгсэн чинь зүгээр эмчэд хэлээд нөгөө нэг medical certificate авч байгаа хгүй шууд одоо акт гэж ярьдаг шүү дээ. Ингээд би яг үхэх гээд байна. Ингээд стресстэй толгоон өвдөд миний тарих марих my brain is not braining гэж мэгээд заяа. Тэгээд тэгж эмчийн бичиг авснаа. Яг дахиад тэр үгээ багштай яриад эхнээс нь яриад багшаа би яг үхэх гээд надад 2 хоног ч юм уу өгөөч нэг хэд хоног few days өгөөч гэдгсэн чинь багш oh I'm so sorry ингээд чи юм амар хэцүү ингээд сонсоход амар гонхтой байна тий. Яана ямар солиотон тий юу ямар гоё. Тэнгүүтээ чамайг ингээд амар хичээдэг мундаг ингээд байдгийг чи мэддэг болохоор ингээд чи намайг ингээд ойлгоод байна. Тэгээд ингээд битгий өөрийгөө зовоогоорой. Тэгээд чамд 2 хоногийн хугацаа өгч гинэ гэд тэгсэн. За гоё юм. Гэтэ өөрөөс оюутан нь бас нөгөө өөрөө хичээл зүйл гаргадаг нь мэдж байгаа учраас тэгж хэлсэн байна л да. Тэрнээс харин тийм бас хүн болгоно нэгдэхгүй. Тийм шүү тэгж яриалахгүй. Би ч нөгөө нэг хичээл дээр амар нөгөө нэг идэвхтэй оролцдог. Миний дуртай хичээл байхгүй юу гэн. Тэгээд тэгсэн чи харин болоогүй маа. Тэгээ ямар ч сан одоо амар гоё цаг нэмээд өгсөн чинь одоо арай нэг аажуу тайван болоод ирэхлээр тарих сэтгэж эхэлж байгаа байхгүй юу. За болж ийм бүх юм хоолон дээр тулаад ирэхээр бас ерөөсөө шинээр санаа манаа гарч иж чадахгүй амар юм хаагдмал юмд орчичдаг тий. Тэрнээс гарахад айгүй хэцүү байдаг. Тийм тэгээд ганцхан хичээлэхгүй өөр бусад юм дээр ч тарих ажиллах болцдог дагаад. Тийм шүү дээ. Харин тийм. Тэгээд I'm so happy everything sorted out бүр ингээд бүх юм ингээд яг юу болцсон.
Дажгүй болчлоо. Дажгүй хаачих юм шиг байна энэ семестрээ. За болчихлоо. Заашгүй тий. Анукагаар юу энэ да? Би надаар чинь одоо санаа чинь нөгөө тий Лондон одоо нөгөө 100 болж байгаа болох гээд байгаа чиглэлгүй нэг юм илүү нар их гардаг болоод нэр стори. Тэгээд амар их нар гараад л тэнгууд Лондон үнэхээр гоё харагдав. Би ер нь англи үзий яддаг юм байл дээ. Зүгээр л нар гарахгүйсэн даа л юм байл. Нар гараад эхэлсэн чинь сэтгэл санаа эдэр амар гоё болоод ямар нэгэн асуудал эдэр гарсан ч гэсэн тэ нэг юм хариулт олдоод нэг асуудал нь шийдэгч юм шиг тийм мэдрэмж төрж мөрөөд байгаа. Тэгэхээр сэтгэл санаа бол жирдэл юу л юм бэлээ шүү. Нар л юм бэлээ шүү. Харин тийм ээ. Харин тийм шүү. Надаас яг тийг санагдаад одоо ингээ хавар болцсон. Минийгаар санаач. Тийм би бас яг Анукагийн хэлсэнтэй адилхан ингээл нар гараад эхэлсэн. Тэгэл юмнуудыг арай илүү хөнхөө хүлээж авч маваал те өдөр урцарч мурцаал илүү амьсах зайтай юм шиг болоо. Одоо Канадад Мина гуруулаа яг юм зуны хүмүүс юм шиг байгаа юм. Тэр ч тийм шүү. Одоо Канадын цаг агаар хэдэн градус байх вэ? Одоо яг өнөөдөр бол 13 байна. Гэхдээ нартай байгаа учраас айгу 30 шиг л мэдрэмж төрж байна. Nice. Лондонд одоо heat wave болох гэж байгаа. Хэд хоногийн өмнө 10 градус 8 байж байгаад өнөөдөр тэгсэн чинь гинт 20 мэд боллоо. За. Тэгээд одоо ингээд гадаа амар сонин зав ингээд олон төрлийн хүмүүстэй болсон. Нэг бол ингээд дараад ингээд яаж байгаа өвлийн хүртэгтэй хүмүүстэй юм. Нэг бол ийм зуны палаж юм юм. Сандалс идэртэй хүмүүс яваад ерөөсөө ийм хувцаар шинжих юм бол яг үлдэл нь яг яаж тараад байгааг нь ойлгомжгүй. Яа, Монголоос амар тэгдэг байсан. Тэгээ хавар болонгод хүмүүс ингээл нэг хүн нэмхэ хувцалсан байх чи хажуудалт нь хүмүүс бүр амар зузаа хувцалсан ч ах шиг дээ. Цахаар харангууд яг ямар хувцас өмсгөө мэдтгүү. Йоо, би сая амар та хоёрыг дулаарад гэл амар өндөр градус мараас хэлэх юм баг гэсэн чинь манайх танахаас уг нь дулаахан байгаа юм байна. Яа. Харин тийм энд чинь өвөл болоод буцаж байгаа болохоор чи одоо баярлахгүй яах вэ? Энд харин сая бас хэд хоногоос бүр гинт амар хүүтрээд одоо ер нь дахиж дулаарахгүй юм шүү байгаа. Ер нь одоо дандаа доошлоор авах юм шиг байлээ. Одоо тэгтээ 21 градус л байна л да. За. Дараад байна. Яах вэ? Яг хүүтэн рүүгээ орж ахлаар хэцүүлээд юм байна. За сэдврүүгээ орцгоё. Өнөөдөр 20 хэдэн настай хүмүүс тулгардаг тийм нийтлэг асуудлууд, сорилтуудын талаар ярих гэж бодсон. Тэгээ гурлаа яг нөгөө нэг mid 20s буюу яг 20 хэдтэй байгаа шүү дээ. Тэгээд өөрсдийнхөө одоо мэдэрч байгаа сорилтууд, асуудлуудаа ингээд эндгээ бас ярилцаад гаргалгаа юу вэ? Бас харахыг хичээе гэж бодсон. Тэгээд ихэнх одоо 25-тай ер нь болж байгаа хүмүүс бол бүгд л тийм амар их өөрчлөлтөнд дунд амьдраад байгаа шүү дээ. Зарим нь гэрлээл, зарим нь хүүхдтэй болоод, зарим нь ингээд ганц бие яваал, тэгэл зарим нь ингээд нөгөө нэг мөрөөдлөх ажлыг хийж хахад, зарим нь дөнгөж нөгөө нэг эхний ажлаа хийгээд явж байгаа ч юм уу тий. Эсвэл сургууль сурж яадаг ч юм уу тий. Дөнгөж одоо бакалаврынхаа боловсролыг авах явж байгаа хүмүүс ч бас ингээд зөндөө өөр амьдралаар амьдарч байгаа тиймэрхүү юу яг ийм тэдэн насн дээр очиод тийм байдаг гэсэн тийм ойлголт ерөнхийдөө хуучраад байгаа болохоор яг тийм яг нормал нь яг юу юм гэж хэлэхээ хэцүү болцсон. Тиймэрхүү үед амьдраад байгаа болохоор хүн болгоно жоохон сэтгэлээр унаад нэг тийм хүснээр нь байхгүй байгаадаа ч тэр юм уу тэрэндээ ингээд нэг тийм түүртэд байгаа юм санагдаад байгаа. Миний мэдэх бүх хүмүүсийн хувьд харин тийм. Уул нь бол нөгөө нэг одоо юу 40 мөч 50% ч юм уу тийм жоохон за 50 60 таач үт юм уу хөвшөө хүмүүс чинь залуу
залуу нас айгу гоё нас мас гэлсэн чинь бид нэр энэ зүгээр стресс ч өгөх гээд байдаг настай. Харин тийм. Хамаг юм нэм тодорхойгүй, тогтворгүй тэгэл бүх өөрчлөлт шинжилгэүүд нь ингээл happening. Яа. Тэгээд Та хоёрын хувьд амьдрал ерөөхдөө 25 нас хэр өнгөрч байна да? Би 25 хүрээгүй ааш. харин тэнкс шүү. Би бүр Хүрэж байгаа хүнд бас хэр байна да? одоо нөгөө frontal cortex нь яг ингээл develop хийгээл хөгжиж дуусаад хүн гээл толгой нэгдээл явчихсан заяа. Аха. Аха. Тэгвэл за минагаас асууя. Аха. 20-д нас ер нь яагаад ямар тийм хэцүү байгаад байгаа юм бол надаа бас ганцхан тэг санагдахгүй байгаа. Манай бас олон найзууд бөөнөрөө л жоохон нэг депрессэнд ороод тэгэл гараал зүг болоод тэгэл ороод гараал яваад байгаа байхгүй юу? Яг юунаас болоод байгаа юм бол Аха. Гэхдээ харин түрүүний хэдэл ингэ ярьжсэн шиг яг нөгөө 20 эд нас чинь амар тийм докторгүй. Ингээл бүх юм өөрчлөгдөөл ингээл байж байгаа учраас амар тийм хүн болгонд л ингээл амар хэцүү санагдаад ах шиг байгаа. Ялангуяа одоогийн нийгэмд те ийм бүх юмнууд ил болцсон бүх хүмүүстэй ингээ компет хийж байгаа юм шиг тийм мэдрэмж авч байгаа үед л илүү хэцүү л болоод ах шиг байгаа юм шиг байгаа юм л да. Нөгөө анх тэгээд тий нөгөө сошиал медиа дээр анх гарч ирж хахад хүмүүсийг хооронд нь холбож нөгөө харилцааг сайжруулах гэсэн нэг тийм зорилготой гарч ирсэн шүү дээ. Хүмүүстэй илүү коннект хийх гэдэг юм гарч ирээд тэгсэн чинь тэр нь бас тэрний муу тал нь болохоор хитрхи коннектд болоод тэгээ одоо ингээд нөгөө сошиал медиагүй хүн ингээд жоох юмнаас тасарчих гад хоцорчих гэж юм шиг. Тэгээд яг ороод амьдралаа ингээд апдейт хийгээд найзуудтайгаа ингээд холбоотой байх гад яхаар ингээд сайн юмаа гаргачих гэж үзээд сайн явж байгаа харуулчих гад. Тэгэхээр нэг юм нэг өөр personality яваад байгаа юм шигтэй нэг юм жоохон зөвхөн сайн талаа харуулаад тэгсэн чинь бусад үеуд дээрээ ингээл амар юм хэцүү үеүдээ болохоор яг орохгүй. Тэг би жишээлбэл яг сошиал медиад оруулдаг юм гэхээр ингээд дандаа нэг юм гоё хувцлаад ресторант ч юм уу ингээд нэг найзуудтайгаа гоё цаг өнгөрөөцсөн тэр үед л нэг зураг мураг авдаг. Тэгээ тэрийг л оруулдаг. Тэнгүүд нэг юм сайн яваад байгаа юм шиг мөртлөө тэрнээс цааталтаа болохоор ингээл нөгөө санхүүгийн асуудлаа шийдчих гээл те. Бас love life витер гээл ингээл ягаал тэгээ love life яаж байгаа төссөөр юуч байхгүй те. Миний хувьд л юуч байхгүй. Тэгэл бусад хүмүүсийн одоо ингээл сториг хайдар харангууд ингээд нэг хүнтэйгээ бас 4-5 жил ингээл үргэлж мөрхөөл тэгэл сүлдээ гэрэлж мэрлээ яваад байгаа байхгүй. Тэнгүүд би энд ингээд тэр тал дээр жоохон ингээд хоцроод яваад байгаа юм шиг санагдаад тэгээд нэг юм за тэрэн дээр ингээд заавал нэг юм хийх хэрэгтэй юм шиг нэг тийм бодол аваад тэгээд тэгж явж чадахгүй байгаадаа өөртөө амар гутарч матраад ингээд яваад тэгэнгүүт би нэг юм дейтинг апп дээр бас татчих байгаа байхгүй юу. Тэгээд яг ингээд хүмүүстэй уулзсан ихээр амар хэцүү чадахгүй заяа. Ингээд уусаа чадахгүй байгаа шалтгаан нь болохоор ингээд үс тийм одоо миний яг юм байгаа одоо проблемэдрийг яг байгаар нь хүлээж авах хүн хэр байгаа бол гэж бодоод байгамтай хайрлах хүн тэнгүүд би өөрөө ингээд жишээлбэл тийм mental state байхгүй байгаа байхгүй. Одоо ингээд хүн өөр хүнтэй үргэлжлээгээ тэгэхээр тэр хүний асуудлуудын бас ингээд тодорхой хэмжээнд минийх болж эхлэн штэ энэ чинь нөгөө хам цагийг өнгөрөөгөөд ингээд эхлээд дундаасаа бас нэг проблем өдр гачрангууд би тэр хугацааг толгойнхаа mental energy-г нэг өөр хүн зориулж чадхаар байна уу гэхээр бас үгүй байгаа байхгүй. Тэгэхээр ингээд нөгөө хүмүүс тийм юм байгаа гэж харж чадахгүй. Тэгээ ингээд нэг юм ангууд ингээд холигдоол одоо зөвхөн love life гэхэл тийм гараал. Эсвэл financial state нь жишээлбэл би одоо амар гоё юм хийж байгаа юмудаа л хийдэг. Тэр чинь тэнгууд бусад хүмүүс ингээ хальт ингээ харахтаа айгүй сайхан амьдраад байгаа юм шиг бас харагдаж магадгүй. Гэхдээ эн чинь ингээ нөгөө тэр өдрийг гоё болгох гэж тэрнээс өмнөх 10 хоногт нь өгтлээ ажиллаж байгаа байхгүй. Тэгэл ингээл тэгэхээр ингээ нэг юм ямар нэгэн өөр юм харагдаад байгаа юм шиг. Тэгээд тим имийг хүмүүст бас тийм байгаа даа гэж бодож байгаа ч гэсэндээ
тэрэнд бас ингээд итгэж чадахгүй ч юм уу тий. Хүмүүс ч одоо муу харагдахгүй байгаа учраас те тэрийг мэдчих чадахгүй байгаа байхгүй. Очирлын хувьд одоо 20 хэдэн наснда тулгарч байгаа хамгийн хэцүү асуудлууд юу юм шиг санагдаж байна? Би нөгөө нэг юу саяхан Анукаро бас энэ юуг явуулж ирсэн баха нэг подкаст сонсон байхгүй юу? Бас яг ингээд 20 настай хүмүүст зориулж хэлж байна гэд нэг одоо 40 50-тай их чинь нэг хийдэг подкаст гэдэг. Тэрийг яг сонсон чинь бүр ингээ амар relate тэгээд яг тэрэн дээр болохоос тэр их чинь ярьж байгаа юм нь хүмүүс яагаад 20 наснда ингээд яг хэцүү байгаа даа вэ гэдгсэн чинь бид нар яг тэр 20 хүртлээ 18 хүртлээ ч юм уу те яг 10 жилдээ яг нэг жижигхэн тойрогтой яг мэддэг хүмүүстэй бүгд яг адилхан зорилготой яг бүгдээрээ яг 10 жилээ төгснө гэдэг ч юм уу те тухайн үеийн одоо тэр драма асуудлууд бол тэрүүхэн тэндэл байдаг байсан. Тэгээд бүгд яг зэрэг явж байгаа одоо жишээ нь ингээд бүгдээрээ шалгалтаа өгөөд дараагийн ангитай хамтдаа орно гэдэг ч юу. Тийм. Тэгж явдаг гэж хаад яг 10 жилээ төгсөөд харангуут бүр ингээд everything is possible те ингээд юу ч хийсэн болохоор юу ч боломжтой. Тэгсэн хэрнээ бас шууд болгочих болохгүй. Ингээд амар их uncertainty явагдаад байгаа байхгүй ингээд яг яах хэвтэй ингээд хүмүүс одоо ингээд 10 жилээ төгсчөөд ингээд зарим нь бол ингээд шууд өөрсдөө олцсон байгаад идэг штэ ингээд би угаасаа тим юм дуртай болохоор би тим мэрэгчлэр явна гэдэг ч юм уу тий. Надад бол тэр хэсэг нь хамгийн хэцүү байсан. Би өөрөө ингээд ядчил нөгөө бүх хичээлдээ сайн байсан би. Тэнгүүт яг ингээд аль нь яг миний юу юм бэ гэдгийг мэдэхгүй. Тэгэж явахаа ер нь айгу хэцүү байсан. Тэг би өөрийгөө тэгэл тоондоо сайн болохоор инженер болох юм болов гэж бодоод явсан чинь миний personality-га өөрөө ойлгоогүй байсан байхгүй. Тэгээд тийм биш л байсан байлээ гэхгүй. Харин тийм ер нь одоо ингээ 20 эдтэй хүмүүсүүдийн хамгийн их тийм нөгөө асуудлууд нь юу байдаг гэж аахгүй. Сая яг гурлан хэлсэн шиг хамгийн түрүүнд болохоор санхүүгийн тийм докторгүй байдал те мөнгөө яах вэ мөнгөгүй тэгэл эсвэл нөгөө мөнгө оллоо гэхэд тэрийг яаж зарцуулах уу гэдэг ч юм уу. Тэр мөр нөгөө нэг сая гэрээсээ дөнгөж гарч байгаа ч юм уу. Дөнгөж том хүн болж эхэлж байгаа учраас өөрт нь суугаагүй байдаг юм байна л да. Нөгөө тийм балансаа олоогүй байдаг. Тэгээд тэр нэг хэцүү байдаг. Тэгээд дараагийн юм нь болохоор сая яг учрлын хилдэг шиг нөгөө карьерийн тодорхойгүй байдал юу өөрийгөө мэдэхгүй ч юм уу өөрийгөө нөгөө юунд дуртайг мэдэхгүй эсвэл яг юу хиймээр байгаагаа мэдэхгүй учраас эсвэл сургуулаа төгсөж гарчаад за нэг мэрэгчлээ олчлоо. Гэтэ тэр мэрэгчлэрээ цаашаа ажиллах үгүйгээ бас мэддэггүй шүү дээ хүмүүс сольж болохоор тодорхойгүй байдал. Тийм. Тэр бас амар том асуудал. Тэгээд дараа нь дахиад бас нэг том асуудал нь болсон чинь бас яг Анукагийн хэлжсэн шиг энэ нөгөө харилцаанууд зөвхөн романтик харилцаа одоо хайртай хүний яаж болох уу гэхээс гадна бас ингээл найз нөхдөд аль их цаг гаргах уу те ингээд яг оюутан байсан шигээс л 10 жил байсан шиг амар их тийм цагийг бас өнгөрөөд байх боломжгүй болчихж байгаа байхгүй юу те яг ажил дээр ингээл амьдрал дээр гараад ирэхээр тэгээд найз нөхдийн харилцаа тэгээ гэрээсээ гараа явд юм бол гэр бүлийнхэндээ авч үлдэх харилцаа гэл бүгднийг ингэж баланслах гэж бас амар их зовдөг юм байна л да. Тэгээд тэр тийм яг ингээд яг бүгдээр бодоогүй боловч амьдралд нь амар томор нөлөөлч идэм байна. Нөгөө 20 хэдэн насных нь асуудлууд. Тэгээд ингээд ирээд хүмүүс одоо жишээлбэл за амьдрал чи яг юу болохгүй байх гэж хэлэхээр нэг юмнаас болоод болохгүй байгаа юм биш те. Амар олон юм ингээд толгоонд ингээд бодогдоод тахаар яг яаж яагаад амар их мэдрэмж аваад байгаа штэ нэг юм дутууч юм шиг тэгээд бусдаа ч хоцроод байгаа юм шиг эсвэл ингээд мэдхгүй ингээд сэтгэлийн хувьд нэг сэтгэл хангалуун бус байгаад дангууд эцэг ч юм уу ингээл орж ирээл одоо яг юунд нь ингээд хүн ингээл өгцөн биш те амьдрал чинь ингээд нэг тийм бол бүртэхгүй байгаа юм байхгүй хахад яагаад сэтгэлээр готраад байгаа юм гэхээр ингээд тайлбарлах үг олдохгүй тий ингээд нэг тийм мэдрэмж надад л амар их төрдгөө тий харин
бас яг нөгөө 20 эдтэй хүмүүсийн хамгийн их тийм нөгөө авдаг мэдрэмжүүд донд нь тэр байгаа хгүй амар их стресстэй байдаг. Бусад насныхаа хүмүүсийг бодох юм бол хамгийн их стресстэй үе нь байдаг. Тэгээ бас нөгөө тийм сэтгэлийн түгшилт нөгөө өмнө нь хийж үзэж байгаагүй юм ч юм уу эсвэл айгүй их тийм тодорхойгүй зүйлүүд эргэн тойронд нь болоод байгаа учраас тэр нөгөө нэг anxiety тэг ингээл яах вэ гэсэн тийм сэтгэл түгшлүүд тэгээ бас нөгөө нэг юм болгоо одоо бодсноор нь болоогүй учраас одоо нөгөө хэрвээ 10 жилээ төгсөөд айгу мундаг болоод ингээл нэг юм төлөвлөсөн байсан бол тэр нь бас тэр болгоон төлөвлөгөөний дагуу явна гэж байхгүй. Тэгээ тэр мөрийн ингээл сэтгэл одоо нөгөө бусад нийгмийн тавьсан тийм шалгуур малгар юунууд байдаг шүү дээ босго масуу тэрэнд нь хүрч чадахгүй үеэс өөрийнхөө босгонд хүрч чадахгүй байдлаас болж юм сэтгэл готрол матралд айгүй хордог гинэлтэй тийм тэгээд бас өөр бас нэг юм нь болохоор энэ identity exploration гэдгийгсэн яг нөгөө сая тийм нөгөө нэг учрлын хэлсэн шиг нөгөө өөрийнхөө юунд дуртайг мэдхгүй персоналитайгаа мдээгүй байсан учраас инженер болох юм уу гүм үү гэдгийг мэдхгүй байсан гэдэг шиг яг угаасаа дөнгөж том хүн болоод те ингээл болж байгаа учраас тэр нөгөө нэг яг өөрийнхөө self identity-г мэдгүй тэгээд хүн болгон л нөгөө нэг олох хэрэгтэй гэж бодоод тэгээ өөрөө мэдхгүй болохоор тэрэндээ бас айгүй цаваад ёо хэлээд үгүй Үйлээ гэж ингээд яадаг шээ олон хүмүүстэй ингээл бас найзуудтайгаа уулзмуулзаад яхаар нэг чиний нэг юм тодорхой хувь гарч ирээд байгаа байхгүй юу. Тэрнээс гадна ингээд найзуудтай харуулдаггүй нэг тийм сайд бас байгаа штэ ганцаараа хахтаа зөвхөн гарч ирдэг. Бас эсвэл ажил дээр ингээд байнгут нэг тийм гарч ирдэг бас нэг онцлог. Тэр дундаас яг аль нь яг би юм бэ гэж би амар боддог байсан байхгүй юу. Ажил дээр ингээд жишээлбэл миний өмнө ажиллаж байсан ажил дээр ингээд яхаад намайг ихэнх ажлын хүмүүс болохоор амар тийм хатуу гэж юу н хардаг байсан байгаа аахгүй юу. Нэг тийм хэлийг гэснээр амар хилчдэг тийм амар personality аягүй serious хүн мэдэн шүү дээ ингээд ажиллаа бас ингээд хийчдэг юм мөртлөө ингээд яг жоохон нэг soft биш те ингээд нэг би уусаа ажил дээр ингээд уйлж мэлэл ингээд идэггүй байсан. Гэхдээ ингээд хувийн цагаараа амар их стресстэй ч нөө уучлалтай ярьж уйлдаг байсан аахгүй юу. Ажлаас амар стресстэй яадаг. Тэгээ тэр сайтыг маань бас харж чаддгүй байсан болохоор би ингээд ажил дээр амар тийм намайг амар хатуу өнгөж хардаг байсан. Дараа нь ингээд найзууд донд болохоор жоохон нэг тийм хитрхи эмзэг те тийм байна. Ганцаараа ахаараа амар тайван байна. Гэр бүл дээр ахаараа нэг тийм би жоохон ууртай болчдөг. Нэг тийм тэгээд ингээд тэр дундаас ингээд өөрөөр сайд ингээд харуулад тахаар би найзууд дундаа ингээд яг өөрийнхөө яг хинбэ гэдгийг харуулж чадахгүй зөвхөн миний нэг тодорхой шин чанараар ингээд намайг зөвхөн харддаг юм шиг надад амар санагдаад. Тэгээ яг бас яхаа мэдхгүй амар эргэлзээд амар олон жилийг өнгөрөөсөн юм шиг санагдсан. Тэгээ одоо хүртэл ингээл нөгөө 25 настай тэгээл цаашаага тэгээл дахиад 100 наслаа гэхэд 75 жил байгаа ч гэсэндээ нэг юм за одоо ингээ болоо штэ гэж бас бодмоор байдаг нэг юм сургамж амьдралын нэг тийм илүү сургамж авмааргүй байгаа хгүй юу одоо нэг тийм даваа маваа туулаад нэг ухаалагч болмооргүй байна. Одоо зөвхөн ингээд нэг юм байгаа юмдаа ингээд жоохон сэтгэл санаагаа тайван байлгаад тэгээ юм жоохон easy going баймаар байна. Гэхдээ ингээд тэгж бас чадахгүй байгаа даа амар ингээд жоохон сэтгэл санаа ингээд жоохон unsatisfied тийм мэдрэмжийг аваад байгаа. Та яаж юм? Очлаач. Би сая тэр нөө юун дээр миний яг эхнийх нь юу гэлээ нэг financial instability гэдгсэн шүү дээ. Санхүүгийн тогтворгүй байдал гэж тэрэн дээр би нэг юм харж ирсэн байхгүй юу? 20-од насныхан санхүүгээ удирдах тал дээр хамгийн сул байдаг гэдэг. 10 жилийн хүүхдүүд бол угаасаа өөрсдийнхээ орлогогүй ээж аваас авч байгаа мөнгөө тэгээ зарцуулах нь асуудалгүй. Тэгээ яг өөр юм гэсэн мөнгөө олоод ирэхээр тэрийг яаж ингэж зохицуулахаа юусоо ойлгодоггүй. Тэгээ тэрнээсээ болоод амар их үрлэгэн байдаг гинэ. Тэгээ бүр амар их хэрэгтэй хэрэггүй юм авч тэгдэг. Тэр нь яагаад юутай болоотой гэсэн чинь
амьдрал нь ингээд ерөөсөө гарт нь ерөөсөө биш ингээд мэдрэмж аваад байгаа штэ. Тэгэнгүүт юм худалдаж авангууд амьдралаа ингээд өөрөө ингээд юмыг цогцолоод амар гоё контрол хийгээд байгаа юм шиг мэдрэмж төрдөг гинэ. Ингээд би өөрөө ядаж хүссэн юм авч гэдэг тэр допамин орж ирдэг юм байна л та. Энийг л авчвал амьдрал сайжрах гатэ. Тий, яг тэгээд тийм учраас ер нь бол ихэнх ингээд 20 насны хүмүүс санхүүгийн сахилах бат айгу сул байдаг байх нэ гэж би сонссон юм байна. Одоо тэгэл сүүл харалтаа тий. Би нөгөө юм өссний IPL машин авсан байхгүй юу? Бүтэн биений өссөө байхгүй болох зорилготой. Тэрийг авсан чинь гэдэг авахаасаа өмнө ингээд авах юмсан ингээд нэг жил бас харсан байсан. Тэгээ тэрийг л авчвал ингээд өсгөө олчвал амьдрал амар сайжрах гэдэг юм санагдав. Тэс чи одоо өсгөө мөртлөө бас амьдрал сайжраагүй л. Яг зөв. Тэр мөнгө үрх нөгөө нэг ингэж үрхээсээ гадна үрх гэдгийг одоо зардлах хийхээсээ гадна нөгөө нэг залуу хүмүүс ч бас дөнгөж ажил хийж эхэлж байгаа болохоор нөгөө хураасан юм хум нэх амар байхгүй шүү дээ. Тэгэхээр яг нөгөө яг одоо бодвол одоо хөгшин хүмүүс 40 мөчтэй хүмүүс ч юм уу тийм ингээл IPL мэлээ аваад арталт нь мөнгө нь байгаа учраас тэр нэг асуудал биш байгаа байхгүй тийм. Ааха. Тэгсээ тэр IPL машиныг авахын тулд бараг хэр удаан хугацаагаар мөнгө одоо цуглуулахаас гадна тэр чинь бас нөгөө одоо монголоор бол нөгөө Store Pay тэр шиг Klarna гэдэг нэг үйлчлэгээ тэр чинь өөр тавьж авч байгаа зү. Тэрийгэ төлөхөд тулд хэд хоног ажилтаа явж маавал ингээл нэг юм өрнөөс өрний хооронд амьдраад байгаа шиг нэг. Яа. Хэрвээ та ингэж мэдэрч байгаа бол хүн болго ингэж 20 эдтэй хүн болго ингэж мэдэрдэг шүү. Баяа төрөөгүй бол. Тий. Одоо би бас нэг юу яагаад гэдэг. Анука одоо чинь ингээд нөгөө нэг кредит карт март ч юм уу тиймэрхүү юмнууд ер нь ашигладаг. Би одоо кредит карттай картаараа бас ноутбук авсан. Одоо бас өөртөө байна. Яа, би харин наадах чинь бас ингээд юу яадаг байхгүй ингээд relate бас ингээд амар сайн хийж чаддаггүй байхгүй юу. Одоо би яг ингээд цаанаа ингээд нэг юмд ингээд өртөө ч юм уу тэгээ бодохоор ингээд тайван байж чаддаггүй юусэн. Наачаа уг айгу зөв. Яг тийм төрлийн хүн юм биш. Гэхдээ мэдхгүй надаас минийгаас бол мэдхгүй байна. Гэхдээ учир нь надаас бол яалтчгүй цанхүүгийн тал дээр арай мэдлэг сайтай хүн бохгүй юу. Би болохоор үгүй бас яг тэрэндээ биш юм шиг байгаа. Юу гэдэг чи одоо яг ингээд ноутбук энэ төр бол яг ингээд чамд хэрэгтэй байгаад байна шүү дээ. Тэнгүүтээ чи хэрэгтэй net тэрээгээд за ингээд урьдчлаад ингээд юу ачи гээд ингээд зохицуулалт хийж болоод байгаа байхгүй. Би болохоор зэрэг ингээд наанан төрүүлж хураахаасаа нааш ингээд худалдаа авалт хийхгүй байхыг бүр ингээд маш их хичээдэг. Тэгэхгүй бол өөрөө сэтгэл зүйн дарамтанд орчдог. Тэнгүүт бас нөгөө талаараа цаг хугацааны хувьд алдагдлалт ороод байгаа юм шиг санагдаад байдیں۔ Би болохоор 50 хоногийн нөгөө нэг хугацаатай нөгөө нэг interest free гэдэг нэг хүүгүү 50 хоног дотор тэнгүүд би 50 хоногийн дараа авах юм аа өнөөдөр авахад надад асуудалгүй байгаа байхгүй нөгөө угаасаа 50 хоногийн дараа гэхэд дараачийн цалин байлаа орж ирээд ингээд болчих юмыг зөвхөн хугацаанаас нь өмнө ингээд авах сонирхолтой. Тэгээд нөгөө одоо яг хуу Монгол нөгөө нэг удахгүй явах сонирхолтой болохоор бас тэрэндээ зориулж мөнгө хураа гэсэн бодолтой. Тэгээ би бүр Excel дээр баахан нөгөө calculation хийж байгаа байхгүй цалин авах өдөр хэдэн хоног ажиллах тэр нөгөө цаг магаа тооцоод цалинныхаа нөгөө цагийн юутай үржүүлээд кредит картны төлбөрөө тэдэн төлнө нэтэр гээд ингээд бүх юмнуудаа төлөвлөөд болчихно гэж бодсон болохоор одоо 50 байгаад байгаа байхгүй. Тэгэж бодоод хэрэг чадахгүй тэрийг төлөвлөөд болохгүйсэн бол гаднаас авахгүй л ах байсан л та. Гэтэ ингээд нөгөө болчих юм шиг санагдаад тэр мэрийгээ бас ягаал авцсан. Гэтэ ер нь нөгөө нэг ноутбук авах нь нөгөө нэг миний quality амьдралын quality-г бас арай дээшлүүлэх гэдсэн байхгүй. Нэг талаараа одоо миний өмнө нөгөө нэг авсан ноутбук маань 18 онд би хуучин ноутбук авч ирсэн. MacBook Air 2014 оных. Тэгээ тэр үед чинь аль хэдийн 4 жилийн настай имийг авч ирсэн байхгүй. Тэгээд тэрийгэ 24 он хүртэл гэхэр чинь 6 жил ашигласан. Тэгээ нийтдээ 10 жилийн настай нөгөө ноутбук
ашиглахаар ингээд нөгөө подкаст дээр бичээд ч юм уу ажлын хүсэл мөсөл одоо CV дээр хийх гэхээр ингээд нэг юм руу орох гэж бараг 1-2 минут дээр ингээд болонгууд хүлээхээс залхуу хүрээд нөгөө компьютероо асаахаас залхуу хүрээд ингээд бүх юмнаас ингээд зайлсхийцэн. Тэгээд тэдрийгээ ингээд нөгөө хугацаа дээр өөрийнхөө бүх юмнуудыг окей за ингээд хараад надад амар хэрэгтэй юм шиг байна гэж бодсон чинь ингээд байнга ноутбук ингээд нөгөө чөлөө цагаараа судалсаар агаад одооныхаа ноутбукийг аваад тэгээ тэр нь бас яг юм шинэ ноутбук биш. Хуучин ноутбук. Тэгтээ ингээд нөгөө дэлгэц мэлгц одоо ингээл одоо айгуу сайн нөгөө нэгтаршилтай эдрийг харж марж подкаста бичгэд бас нөгөө хэрэгтэй тийм програм эдэр суулгахад гайгүй болов гэд ер нь Windows эдрийг ингээд судалж байгаа таваа. Тэгээд энэ бас нөгөө нэг хэрэггүй юм шиг би өөрөө хараад байгаа юм шиг мөртлөө амар удаан бас бодож иж авч байгаа юм байгаа байхгүй. Тэгээд яхаа ингээд кредит картныхаа төлбөрийг бол ингээд төлчих болохоор байгаа ч гэсэн тэгээ бас яг хуримтлал бас хийж чадахгүй байгаа. Нэг тийм өрнөөс өрний хооронд яваад байгаа юм шиг санагдаад. Учир нь болохоор өргөө байгаа байхгүй. Тийм. Урд тормоогоороо хой тормоо гэдэг шиг. Саяны дээр нөгөө учирлын бас хэлжсэн шиг цаг хугацаагаараа бас ингээд төлөөд байгаа юм шиг санагдаад байна гэж байна. Тэгэхээр би анзаарсан л да одоо энэ нөгөө нэг барууны орнуудад кредит картын одоо хэрэглээ амар ингээ хөгжцсөн. Хүн болгоно нөгөө нэг аваас сурцсан. Тэгээ монголчууд ч юм болохоор угаасаа кредит карт гэж юм их байгаагүй шүү дээ. Тийм, дискарт гэж байдаг шүү. Том болж болохоор байгаа ч юм уу. Юу гэж байдаг аа? Дискарт. Тийм, тэр голомтоос гаргадаг. Тийм, тэр чинь хүүхдүүд бол авч болохгүй зү. Тийм, 18-тай ажилтай хүн бол болох байхаа. Тэгээд тэр чинь нөгөө жилийн нөгөө нэг юм шинтгэл эдэр төлдөг. Тэгээд үнэхээр тэрийгээ төлж чадах юм бол бас бенефит айгүй их өндөр өгдөг байхгүй юу гэн. Amex ч одоо жишээлбэл жилийн 650 паундны нөгөө нэг төлбөртэй мэлээ. Тэгээд яг ди platinum карт нь шүү. Яг миний ах болохоор platinum cashback байхгүй юу? Тэгвэл ингээд ийм яг Z Platinum болохоор одоо ингээд airport-ууд дээр lounge дээр ингээд үнэгүй access өгдөг. Тэгвэл ингээд хүснээрээ ууж идэж болдог байхгүй юу? Тэгээ их аялж маялдаг. Тэгээд улс орнуудаар аялдаг хүн бол тэр 600 паундад төлсөн чөлөөд тэрнээс илүү их ашиг авах боломжтой. Одоо жишээлбэл нөгөө нэг ашиглaalах юм бол оноо нэмэгцээр агаад нөгөө нэг airport одоо нөгөө access аваад уух юм дээр үнэгүй байж байгаа тухтай байж байгаа ч гэсэндээ бас хажуугаар нөгөө нэг ийм үнэгүй плет мэлет авах боломжтой нөгөө майл цуглуулад тэгэхээр ингээд бенефит бол их байгаа. Гэхдээ яг ашиглаж сурсан хүнд тэрнийшгүй ашиглаж сурахгүй ингээд нөгөө нэг одоо тэр кредит картныхаа төлбөрийг хугацаанд нь төлж чадахгүй байх юм бол үлдсэн төлбөр дээр нь нөгөө нэг interest тооцохгүй бүтэн төлбөрөөр нь тооцдог. Хичнээн чи одоо 100% одоо 100 паунд зээллээ гэхэд чи 60-ыг нь л төллөө штэ. Тэгэх юм бол 40 паундн дээр нь тооцохгүй 100 дээр нь хүү тооцдог байхгүй юу? Тэгж нөгөө мөнгө болт юм бэлээ. Би тэрийг бас нөгөө нэг анх мэдхгүй нэг удаа нөгөө нэг өмнөх балансаа хойшоогоо ингэж хилжүүлсэн чинь айгүйх нөгөө нэг одоо төлцсөн хүү төлцсөн санагс нэг их биш л те зүгээр нэг итгэн л байсан. Гэхдээ ер нь ингээд харахад тэгж нөгөө кредит картууд чинь айгүй ашигтай ажилт юм лээ шүү дээ. Нөгөө хугацаанд нь л төлөх юм бол чи бенефит аваад төлж чадахгүй байх юм бол кредит картанд ашигтай нөгөө тэр кредит картын компанид ашигтай гэсэн. Зүгээр иймэрхүү юмнуудыг зүгээр 20 наснда бас сурчвал зүгээр юм шиг санагдаад. Яа харин тийм. Яг нөгөө 20 настай хүмүүс бас амар их тийм кредит картны өрөнд ороод 20 настай ч гэлтгүй л дээ. Тэгээ ер нь кредит картны өрөнд ороод тэр ч ихтэй төлөхгүй яваад ингээд бүр тэрнээсээ ийсэн юм болгодог. Тэгээд 20 настай хүмүүс амар их тэгэж асуудалд ордны юм билий. Харин санхүү хэцүү. Санхүү стресстэй тий. Том хүмүүс хүрч барьж чадахгүй ах чи яаж 20 хүмүүс барих юм. Үгүй. Би тэгээд яг хаа өөрийгөө зөвтгөж байгаа хэлбэр нь яг хаа нөгөө яг хаа энэ кредит карттай байх чинь бас нэг өртөө яваад байгаа юм шиг мөртлөө бас одоо энийг ашиглаж сурахгүй бол тэгээ 30 наснда гинт өр мөрөнд орчвол хэцүү шүү дээ. 20 нас жоохон нэг full of experiment юм шиг санагтаад
Туршиж үзэх Тийм, юм юу вэ? тийм. Бүхэл Тийм юмнуудаа штэ. л хиймээр санагтаад. Тэгсэн надад нэг амар Тийм тэгээд нөгөө нэг тий. чи хэлсэн чинь нөгөө тоогоо өөрөө ингээд тооцоолж үзээд яг болохоор байна гэд тэгж мэгцэн юм чинь бол өөрөө төлөвөө гаргацсан бол бас тэр чинь зүгээр шүү дээ. Тийм шүү дээ. Хамаа намаагүй үрж цацаад байгаа шүү дээ. Тэр Анука амар тооцоол хийж мэгэддэг байхгүй. Тэр нь айгуулаг санагтаад байдیں۔ Тийм шүү дээ. Та Panorama podcast-ыг дэмжих хүсвэл бидний Instagram хаяг болон YouTube сувгийг дагаарай. Яа. За тэгээд штэ тийм. За тэгээд quarter life crisis гэж юм байд юм байна л да. Тэгээд тэр нь болохоор өөрөөр бас нөгөө early adult crisis гэж хэлдэг. Тэгээд монголоор болохоор нөгөө юм дүнгэж те ингээд залуу насанд хүрсэн тийм хүрэгчдийн хямрал хямаашиж 100 наслаа гэхэд л одоо quarter тэр амьдралыг хэлээд байгаа юм шүү те. 4-ний 1 нь 25 шүү дээ. Тэгээ энэ болохоор ингээд яг mid 20s боёо яг нэг 20 хэдэн насны дундаас эхлээд нэг 30 хэдэн насны ихэнх хүртэл одоо 32 3 хүртэл ч юм уу. Явагддаг яг насыг тэр чигтэн тэгж хэлдэг юм байна л да. 20 одоо 23-аас 33 хүртэл ч юм уу. Бүр 10 жил ахна шүү дээ. Тэгээд яг энэ үед болохоор ингээд нөгөө хүмүүс ингээд яг амар баригдмал болцсон ч юм уу те ингээд feel trapped болоод тэгээ бүр ингээд урам зориг нь мохоод тэгээд ингээд өөртөө бас ингээд амьдрал ингээд тавьж исэн те ингээд хүлээлтүүд expectation-ууд нь ингээд буруу сонирн болж ирэнгүүт нь ингээд урам хугараал те тэгээ нэг тиймэрхүү үе болдог тэгээ тийм болохоор тэр яг нөгөө нэг тийм хямрал гэж нэрлэдэг байгаа юм байл crisis гэж нэрлэдэг. Тэнгүүтээ би харсан чинь тэр Forbes-ийн сэтгүүл дээр нөгөө тэр энэ quarter life crisis-ыг тодорхойлсон нь болохоор англиар a period of intense soul searching and stress гэдэг. Тэр нь болохоор шууд угаасаа нөгөө нэг маш тийм хүчтэй сүнсээ хайж байгаа те стресс дүүрэн үе гэж угаасаа тодорхойлсон байхгүй юу. Тэгэхээр яг тийм юм шиг санагдчихээн л да. Тэгээ сайн нэг хэдүүлэн ярьж байгаас болохоор. Йоо харин тийм. Үүтэй амар олон хүмүүс бас нөгөө нэг яг quarter life crisis-д ороод байгаа гэдгийг мэддэггүй гинэ. Энэ болохоор бас яг нөгөө юм үе 23-аас 33 нас хүртэл ингээд тиймэрхүү юм тохиолддог, хүн болгон тохиолддог. Яагаад тэгэхээр энэ одоо ингээд амьдралынхаа өөрчлөлтийн үе байна гэд бид нар мэдчихэж байгаа л тэрийг нөгөө нэг залаад явхад гэдэг юм уу. Ганцаараа биш юм шиг мэдэж мэдээ гайгүй шүү дээ. Тэг хүмүүс бас Christ орсон гэдгийг мэддэггүй зүгээр л би ингээл айгу мяа байна. Би айгу мяа байна гэж тэгж байгаа л амар депрессэнд ороод бүр цаашаа яваал тэгтгэл юм байна л да. Тэгээд ёо харин тийм. Харин тийм. Тэгээд би заяа би зүгээр энийг ингээд яаж ах та харж угаар нь харсан чинь юу байсан аахгүй юу? Нөгөө 25-аас 34 насны хүмүүсийн Америкт хамгийн их нь байд юм байна. Хамгийн их хүмүүс нь л 25-аас 34 насны хүмүүс өнгөрдөг. Гэхдээ тэр чинь улс усаараа хамаараад бас амар ондоо байд юм байна. Би тэгээд нөгөө баагур улсынхаагаа харсан аахгүй юу. Тэгсэн чинь Австралид болохоор ерөөсө гайгүй байд юм байна гэж хэлсэн дээ. Хүмүүс яг 25-аас 34 насных нь стресс багтаа байд юм аа хаашаа гэж хэлсэн дээ. 20 мэдхгүй шүү дээ. 19 оны судалгаа хийсэн аахгүй юу. Тэгээд тэгсэн чинь хамгийн их амиа хорлолттой нас нь 45-аас 54 байсан. Амар сонио. За энэ нь болохоор нөгөө яг midlife crisis нахалтай айгвал. Яг тийм баг. Тийм баг. Тэнгүүтлээ Англид бас яг адилхан яг тэр нөгөө midlife crisis үеэр яг хүмүүс амар оролдог. Тэгсэн чинь Канада, Америк хоёрт болохоор яг 25-аас 34 насны хүмүүс амар их оролдог. Тэгээд бас нэг амар тоон болохоор Монголд бүр ингээд миний харсан бүх улсуудаас хамгийн их одоо амиорлж байгаа хүмүүсийн тэр 30 хэдэн хувь нь 25-аас 34 насны хүмүүс байсан байдаг гэж аахгүй юу.
Тэгэл Италинтай гэсэн чинь хизээч тэр 25-аас баруун 34 настай хүмүүс амар хоолтдоггүй заяа. Солонгос болонгос гэсэн чинь. Тэгэхээр ингээд яг улсын онцлогоос яг улсын хэр шахаж ийн хэр стресстэй гэдэг юм уу. Тэрнээсээ бас амар болоод ах шиг санагдсан. Харин тийм. Одоо сая нөгөө нэг хэдлээ санхүүгийн докторгүй байдал гэж ярангуут чинь Монголд одоо жишээлбэл нөгөө хураасан одоо юу гэдэм нөгөө middle income хүмүүс амирх байдаг шүү дээ. Айлууд амирх байдаг шүү дээ. Тэгэнгүүт нөгөө хүүхдүүд нь өөрсдөө дөнгөж одоо 20 хэд гарангуудаа ингээд мөнгө зүнг хураагаад тэ өөр ингэсэн мөнгөтэй болж эхэлж байгаа учраас тэр болгоныг ингээд зохицуулахад бас амар хэцүү хүнд тусч аваад тэгээд энэ дээр нь бас ингээд юм фактор болоод идэм болов гэж утсан. Тэр гэж утсан. Тийм баха. Одоо нөгөө Японд бас амар их нөгөө хүмүүс Японыг бол би жоохон нэг юм 30-аас дээшний хүмүүс амиа оролдог гэж бодож байна нөгөө. Тийм билээ. Ягаад тэгэхээр нэг тодорхой насанд ингээд нэг established lifeтэй болох тийм нэг юм концепт хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Тэгээд яг Монголд тэр нь харьцангуй бага байдаг ч гэсэндээ ингээд яг Японд л амар ингээд нөгөө за нэг экономинд Монгол өдрийг харьцуулахад айгүй том. Тэгээд баян хүмүүс айгүй олон орон болохоор тэгдэм болоо. Тэгээд Англиг нь хараад хахад ингээд годамжаар ингээд алхангуут амар олон өөр давхаргын хүмүүстэй ингээд таарлдаг гэх юм уу? Одоо жишээлбэл би ингээд айгүй төв хэсгийнх нь нэг газар ингээд ресторанд одоо зөөгчөөр ажиллаж байгаа шүү дээ. Орж ирж байгаа үйлчлүүлэгч нь хөвчлэн дундаас дэш шаардлагатай хүмүүс орж ирдэг байхгүй. Тэгэл уусаа нэг төлбөр нөгөө нэг амар өндөр ингээд байдаг болохоор тэрний зөвхөн чадах хүмүүс нь орж ирдэг. Тэгээд хөвчлэн арай жоохон дундаас баг маг авах юм бол хөвчлэн төрсөн өдөр мөдөр те баяраар орж ирдэг тиймэрхүү хүмүүс ингээд байдаг. Тэгээд ингээд амар их юм одоо тэгээд яжгаад энэ хажуу талынхаа нь одоо битүү нөгөө нэг юм дэлгүүрүүд байдаг. Айгу том брендийн дэлгүүрүүд. Гэтэ юм амар баян дэлгүүрүүд нь болохоор жоохон өөр хэсэг рүүгээ байдаг ч юм уу те. Тэгээд ингээд зандаагаараа ингээд нэг хүмүүсийн ингээд өөр юм амар харагдаад байдаг. Тэгээд Англид гэхдээ бас амар тийм олон ийм давхаргын хүмүүс нэг жижигхэн газар амьдардаг тиймэрхүү юу байхгүй юу? Монголчин болохоор ихвчлэн баян хүмүүс нь тэр нөгөө нэг хотын гаддаг хэсэг рүү ингээд хаусууд авцсан. Зайсан хэсэг рүүгээ жоох нэг хаусууд ихтэй нэг тиймэрхүү газрууд жоохон нэг financial юугаар жоохон дундаас тоорлохтой хүмүүс нь тэр хороол мороолын хэсэг гэдэг ингээд явчихдээ штэ. Мэдгүй миний мэдгээр бол яг тэгж санагдаад байна. Тэгээд ингээд яхаар ингээд одоо гэхдээ яхаа санхүүгийн нөгөө нэг юм хэцүү үе гарцсан болохоор дунд орлоготой хүмүүс бас байха болцсон бүгд өртөө болцсон байхгүй. Өрнөөс өрний хооронд. Тэгээ ингээд яхаар яг time is changing in a way. Гэтэ ингээл ер нь амьдралаас нөгөө нэг тийм яг өмнө бас байсан шиг биш арай бас дурдсан шиг надад санагдаад байгаа байхгүй. Яг одоо бид нар ингээл одоо байр тавлаа гэхэд л үн мөнийг харалтаа тий. Цалинтай харьцуулахад өмнө нь бол яаж л одоо хүн ямар нэгэн одоо нэг юм сайд хасл хийлээ гэхэд хурдан мөнгө олох хэмжээний тиймэрхүү энэ гарч ирдэг байсан байхгүй. Жишээлбэл спирт зарах тий. Хэсэг нэг хүмүүс спирт зардаг тиймэрхүү юмд орсон. Дараа нөгөө нэг хятадаас амар их бараа оруулж ирээ зараад их мөнгө олоод яах гарчдаг тиймэрхүү хүмүүс байсан. Одоо тэр нь ингээд нөгөө нэг аюу өөрчлөгдөд бүх юм нь одоо хүн болгонд accessible болсон. Технологи хөгжсөн солиод ингээл. Тэгээд ингээд зарим нь одоо Монголд бол амар их нөгөө юу гарсан юм санагдсан. Амар их нөгөө инфлюенсерүүд аюу их гар Монголд ганцхан биш. Дэлхийд даяараа. Тэгэл ингээд нөгөө 8 зардаг үеэсээ өөрчлөгдөд одоо ингээд кино минон тоглоод ингээд дараа нэвтрүүлэгт ороод ингээд дараа нэвтрүүлгийнхаа нөгөө хөтлөгч нь болоод ч юм уу те YouTube-ээр бичлэг хийгээд ч юм уу мөнгө олох тиймэрхүү юмнууд гарч ирээд чинээр. Тэгээ ингээд нэг юм яаж ч амьдрахаар бас болоод байгаа байхгүй. Тэгээд тэр нь яг нэг өмнө бидний хоёр ярьсан юм шиг л ингээд юм болгоно л амар тийм өөрчлөгдөөл
яаж ч амьдарч болохоор тиймэрхүү юмд амьдраад байгаа юм шиг. It's so confusing. Австралиг бодоод үзэнгүүт яа сая яг Анукагийн ярианд салт толгойд орж ирлээ л дээ. Цалин болон байрны түрээс цалингийнхаа юунаас давцсан ч юм уу те эсвэл бүр чүү болгодог ч юм уу. Тим энтергээд тэр ярианаас сонсоход Австралч нөгөө нэг юу цалин уг нь гайг өндөр штэ. Юуны зардалтайгаа харьцуулаад үзэхэд тийм болохоро бас байж магадгүй. Нөгөө хоёр дахь нь болохоор зэрэг нөгөө бүх юм 7 хоногоор явагддаг. Бүх юм 7-7 хоногоор тооцогддог. Яа одоо нэг том байгууллагууд болохоор зэрэг 2-7 хоногоор нь цалингийн тавьдаг ч юм уу. Тэгэнгүүт өмнө нь болохоор зэрэг би ирээд эхний нэг жилдээ ч юм уу миний цалин 7-7 хоногоор боддог ус байхгүй. 7 хоногийн 4 дахь өдөр болгон цалин бодог. Энд чинь тэгээд 4 дахь өдөр чинь бүр shopping day мэй гэд хүмүүсийн нэг авсан цалинг нь өрүүлэх гээд дэлгүүрүүд амар орой хүртэл ажиллаж мэжилдэг байхгүй. Тэнгүүд 7 хоногийн 4 дахь өдөр болгон ингээл дансанд чинь ингээл мөнгө орж ирээд ангуут ингээд нэгт цаг хугацаа амар хурдан өнгөрөөд хоёрт ингээд шагнал урамшууллаа дор нь аваад байгаа болохоор хүмүүсийг ингээд бүүстлээд яваад идэм болов уу гэж бас бодсон. Тийм тэрнээс болоод ингээд амар завгүй болохоор зэрэг тэгэж манай quarter life те тэр 20 хэдэн наснууд тэгэж нөө юу яах завгүй яваад идэм болов гэж бодогдлоо. Тийм амиа орлого завгүй яваад идэм бол. Яа. Харин тий Монголд цалин чинь 12-7 хоногор буудаг байсан шүү дээ. Тийм. Тэр чинь 2-7 хоног болгон цалин буугаад амар тийм бас цалин буусан өдөр нь гинт юмэр санагдаж моногдтал. Тэгдэг байсан бодогдчихлаа. Монголд ихтэй цалин үнэхээр бага шүү. Би бүр ерөөсө төрөөс төлдөхгүй би гэртээ ээж авахыг гэртээ байгаа байхгүй тий. Би түрээс төлөхгүй хоол авахгүй хүнсээ авахгүй хатал бүр ерөөсөө юунд ч хүрдэггүй дээ амар хэцүү. Яа тэгээд яжгаад би түрээс төлдгөө байсан тулдаа л тэр цалинтай амьдарч чадчихсан баг. Тэгээд дээрэс нөгөө нэг хүлээлт үүсгэсэн. Одоо жишээлбэл буцаж яваад сургуулаа төгснө гэдэг нэг тийм бодогдсон байсан болохоор тэрүүхэн тэндээ арга цаачих юм бол ингээд болчих юм шиг бодоод тэгээ уусаа Монголын цалин цуглууллаа гэд байр авчих хэмжээний тиймэрхүү их мөнгө цуглуулж чадахгүй шүү дээ. Хэрэг боломжтой байсан бол цуглуулчих واخгүй юу. Нэг юм уусаа болохгүйгаа мэдж байгаа болохоор ингээд зүгээр л өөрийнхөө нөгөө богино хугацааныхаа аж аргалыг бодоод ийм амархан юмнуудыг худалдаж авдаг байсан. Одоо жишээл найзуудтайгаа гарч орох тийм хоол идэх мөнгө. Тэгээд тэр нь миний өдрийг ингээд нөгөө нэг намайг лузер юм шиг мэдрэмж төрүүлэлтгүй байсан болохоор тэр мэдрэмжийг баг худалдаж аваад байгаа юм шиг тийм мэдрэмж би бол тэгдэг байсан аахгүй. Тэгээд нэг юм хоногоос хоногийн хооронд ингээд нэг юм survive хийдэг тийм. Тэгээд би одоо ингээд Англид ганцаараа ингээд амьдарч байхад надад ингээд яг Монголд би очих юм бол ингээд миний амьдрал яг тэр хэсэг рүүгээ буцаж очих гээд байгаа байхгүй. Тэрийг мэдээд одоо Монгол руу ингээд очих юм бол цалин нугасаа нэг хангалтгүй байна. Тэгээд цалингаа цуглуулад мөнгө авах одоо нэг байр авах тийм боломж олж чадахгүйгаа бас мэдж байгаа болохоор за би ч одоо энд ингээд байх юм бол мөнгө цуглуулж болох юм шиг бодоод байгаа юм болоо бас яг цуглуулна гэдэг чинь асар их нөгөө нэг тийм юу яваад байгаа юм шиг ийм юу таарны хэлээд зүг байсан юу лээ discipline нөгөө тэсэр хатуужл яваад байгаа байхгүй. Тэгээд тэр юугаа яг тэр нь яг би юм уу гэдгээ бас олох гоо нэг төөрцөн тэсэр хатуужлтай байх нь яг миний personality юм уу эсвэл би тийм болох ёстой болов гэж одоо тийм багсаа дахиад нөгөө нэг тодорхойгүй байсан тийм ингээд ороод төөрөд байгаа байхгүй ямар одоо 20-од насн дээр сая нөгөө нэг full of stress гэдгсэн штэ. Тэгэд энэ бас ингээд нөгөө нэг байгаа газар мадраас айгу шалтгаалтай гэж магадгүй. Би нөгөө нэг өмнө нь
бараг энэ гуруулаа хийж эхэлсэн эхний подкастн дээр л бараг улсаа амар магтаад байсан шүү дээ. Амар амьдрахад тайван майван. Яг чагсаалт магсаалт тарах юм бол амьдрахад тайван орноор нэлээд дээгүүртээ ордог байхгүй юу? Амьдрахад таатай хот гэдгээрээ улс гэдгээрээ. Тэгэд саяхан энд нэг амар хэрэг гарснаас хойш ингээд би гадуур ингээд 50 явж чадхаа болцсон байлээ. Олон нийтийн газар мазар явахаас айгаад гээд нийтийн тээврээрээ зорчихоос ингээд амар айдаг болцсон. Тэгээ би одоо нийтийн тээврээр ер нь бол зорчихгүй байгаа. Аль болох өөрөө машинаараа явахгүй бол ер нь айгүй хэцүү болцсон байлээ шүү. Тэгээ тэгэнгүүт энд нөгөө нэг юу болсон юм? Дэлгүүрт утгалцсан болсон байхгүй юу? Би нэрээ тэр мэдийг харсан юм шиг байна. Австрал. Тийм над руу амар олон гайгүй юу зүгээр үү гэж асуусан баярлалаа гэхгүй. Тэгээд тэр нөгөө нэг скизофрентэй хүн байсан, шизофрентэй хүн байсан. Тэгээд хитэн хөгцөн гэдэг л одоо бараг тоог нь мартчих 7 хүн гэлөө 13 хүн гэлөө. Зүгээр яваад хүн бол амар холтой хэлдэг нас тий. Тийм тэнгуүтэй гол нь зүгээр эмэгтэй хүмүүсийг. Ямар амар. Тэгээд нэг хүүхэд алдсан бас. Хүүхэд тий. Тэгээд тэргээр буу болоод явсан байхгүй. Тэгээд тэрнээс хаашаа ингээд яг гудамжаар цагдаа нар айгүй их явдаг болсон байсан. Тэгээд тэрийг ингээд харангуут ингээд цагдаа нартай ойрхон явах юм бол нэг арай нэг гайгүй 50 мэдрэмж авч л байгаа юм л та нэг хүмүүсийг нөгөө нэг юугаар нь дэмжиж байгаа бас нэг юу нагаад байгаа байхгүй юу. Сэтгэл зүйн дэмжиж бид нар ингээд цагдаа бас олон гаргачих юм бол хүмүүс арай нэг сэтгэл санааны хувь тайван болно гэдгийг амар гой тооцоолсон юм шиг санагдсан. Тэгэд сургуулаас мань бас юу яагаал за одоо энэ мэдээ ингээд хажууд нь байсан байгаагүй та хэдэд ингээд сэтгэл зүйн ингээд дарамт маранд очруулах юм бол санаа зовлтгүй хэлээрээ бид нар яаж иж байгаа байдаг чадгаараа туслана маслана гэдэг ч юм уу те. Тэгээд энд бас нэг сонирхолтой юм юу байсан бэлээ. Сонирхолтой ч гэх шиг одоо цагдаа нар ингээд рандом нэгжлэг хийсэн байхгүй гудамжаар явж байгаа хүмүүсийг рандом нэгжлэг хийсэн чинь нэг өдрийн дотор зүгээр нэг ареагаас 50 хүн хутгатай цүгэндээ. За 50 хутгатай хүн гарч ирсэн байгаа. Тэгээд тэр мэдээлэлтэйг нь сонсчод би oh my god гэл зүгээр трейн суужангууд ингээд нэг хүн гинт хутга гаргаж ирээд бүгдийг нь хутгалаа гүйчихэж болох юм биш үү гэж бодоод би бүр ингээ амар хэцүү санагдал яг нэг хэсэг амар. Тэгсээ 50 хүний 10 суши тогооч ах уу. Суши тогооч нар чинь camp map хийх зуртай хүмүүс. Тийм зарим нь те зүгээр амар travel leader хийдэг. Тэгээд ер нь Австралийн айлч гудамжаас нугаа гараад ирэх юм билээ те. Могоогоо гал хутга авч ирд юм болоо. Зүгээр эргээр бодцгаа. Гэтэ яг муудлаараа бүгдээрээ нэг юм like we could die tomorrow today. Яг тэргэж бодохоор ингээд за би маргааш өглөөгээд ихэд те харамсгааргүй л амьдрий да гэж ер нь бодож байгаа байхгүй юу. Яг намайг тайвшруулдаг ганц бодол нь бол тэр. Одоо би ингээл одоо энд амар олон хүмүүстэй таарч байгаа. Манай нөгөө хамт амьдрал нэг ажилтдаг 2 энтэг охин байдаг байхгүй юу. Бид нар хоёр бүр амар хайртай заяа. Нэг нь ингээд би нэгэнтэй ингээд юу ажил нөгөөх нь амарсан үед ингээд нөгөө трейнер хамт хайртай. Тэгээд хараа явж байхдаа ингээд өөрсдийнх нь амьдралын талаар сонсож байгаа байхгүй. Монголчуудаас л тэс өөр амьдралтай хүмүүс заяа. Одоо ингээд жишээлбэл тэр хоёр охины нэг нь болохоор юм arranged marriage орсон. Тэгээ 2 жилийн дараа гэрлэхээр төлөвлөгөөтэй байгаа заяа. Гэр бүл нь ингээд танилцуулдаг. Энтэг хүмүүс нэгдэм байж тээ. Тэгээд гэрлэн гэж байгаа. Гэхдээ тэр охины би ингээд одоо ажиллангууд надаас илүү ажилтдаг охин мөхгүй юу одоо ингээд цагийн хувьд надаас өмнө энэ ажилд баг жил гараа ажилласан. Тэгээд цалин байлангаа би юунд өртгийг бол өмнө асууж байгаагүй. Тэгээ энэ удаа хоёулахнаа байсан болохоор асуусан чинь ёо та хоёр бүр ингээд итгэхгүй заяа. Миний сонсч ирсэн юм хизээч ийм хүнтэй би таарч байгаагүй. Тэг би бүр амар surprise болсон байхгүй. Жишээлбэл энэ охин цалингаа юу гэдэг гэсэн чинь ингээд одоо за нэг тал нь chunk нь болохоор нөгөө younger brother-ийнхаа нөгөө баг дүүгийнхаа боловсролын дэмжих гэж их сургуулийн төлбөрийн төлдөг заяа. Энтгэгт хичээд үлдсэн мөнгийг нь нөгөө нэг танихгүй нэг хүний энтэг нэг тийм charity-нд мөнгөө өгдөг заяа. Тэгээд тэр charity нь болохоор тэр
нэг охины боловсролын дэмждэг танихгүй үний. Тэгээ энэ охин надтай зөөгч игээ явж байгаа зэ амар kind хүн байдаг аахгүй би бүр ингээд би тэгсэн чи энд ингээд зөвхөн өөрийнхөө ингээд expenseтэй ингээд өдөд болгон нүрд болж байгаа штэ. Тэг чаа тэр охин ерөөсөө илүү дутаа юм авахгүй зөвхөн бүх өөрөөсөө өөр хүний амьдралыг дээшлүүлчих гэж явж байгаа байхгүй юу? Тэр нь ингээд монголчуудын дунд бол тийм би аюу цөөхөн харсан. Англи хүмүүсийн дунд ялангуяа бас цөөхөн харсан. Тэгж хаад идэг хүмүүсийн тэр юу нь болохоор аюу тийм family oriented тийм үлээ. Гэр бүл төвлөл. Тэгээд яж хаад бас нөгөө өөрөөсөө өөр танихгүй хүнд нөгөө буян хийх гэдэг тэр юмыг амар яатсан. Тэгээ ялангуяа би тэгтээ өөр энтэг хүмүүстэй уулзчихсан энэ охин шиг ийм охинтой би уулзж байгаагүй байхгүй. Тийм амар цаанаас амар тийм хүнийг амар тийм хайрлсан. Одоо ингээл хамт ажиллаж байхад өөрөө ингээд тип болон заяа. Бид нар ингээд тип ингээд авахаараа хүмүүнд өгдөггүй. Зөвхөн тэр охины одоо сайн ажилласанд яаж тэр өөрчлөлт өгч байгаа шүү дээ. Тэнгүүд кашер тип авангууд буцаагаад өгчдөг заяа. Ингээд буцаагаад бидэрт ингээд хугаад өгчдөг. Оо за л тийм ээ. Амар selfless би ингээд нөгөө тим хүнтэй ингээд таарсан чинь амар сайн хүмүүс бүх хүмүүс муу хүн биш. Гэхдээ сайн хүмүүс бүх хүмүүс одоо сайн хүмүүс биш. Гэхдээ ингээд сайн хүмүүс бас амар их байд юм байна гэдэг тэр юм миний толгоонд ингээд амар гоё юм яснаас хойш би ингээд хүмүүстэй уулзахдаа би ингээд expect the worst гэдэг ус аахгүй ингээд хамгийн муухайгаар ингээд хүнийг бодож уулзч болгоомжтой харцдаг. Тэгс чи энэ хүнтэй ингээд таарснаас хойш намайг одоо тэр хүний бусдыг ингээд юм хайрлаж байгаа байдал ингээд халамжилж байгаа тэр нөгөө нэг өөрийнх нь гаргаж байгаа үйлдэлийг ингээд харсан чинь би амар ингээд өөрийнхөө дутуу зангуудаа харсан байхгүй юу. Ингээд бидний нийгэм ингээд биднийг амар selfish байхыг ингээд заагаад идэм шиг. Тэгсэн чинь өөр нэг нийгэмд болохоор бусдыг өөртөө хэрэггүй юм нөгөө нэг авахгүй. Тэгээд бус буян үлдэх тэр юмыг ингээд амар ингээд байдаг. Тэр орчинд тэр охин өссөн болохоор ийм гоё хүн болоод өссөн. Тэгээ би мэдгүй тэр намайг амар ингээд одоо 25 байнга тийм насаа хэлээд наслахад амар өөртөө ажиллах хэрэгтэйг сануулсан тийм үе байсан. Яа. Тэгтээ бас тэрийг хийхгүй байлаа гэдэг бас буруу байхгүй шүү дээ. Гэтэ ингээд миний болмоор гэдэг нэг тийм хүн байгаа шүү дээ. Би одоо яг ямар хүн болмоор байна. Тэрэнд амар нөлөөлсөн гэх юм уу? Тий. Хүн болгон заавал тэр охин шиг ингээд буян их гэл байх одоо ингээд хэрэггүй одоо өөрт нь хэрэггүй байгаа мөнгөө хүмүүст өгөөдөх шаардлагагүй ч гэсэндээ би тэрэндээс яг юу орж ийнэ гэхээр би болохоор ингээд амар тийм бүх юмаа ингээд хумаал ингээд юм болгонд ингээд нэг тийм ингээд хямгтаал ингээд байхыг амар хүсдэг байхгүй. Зүгээр whatever makes you happy. Тэгэнгүүт энэ охин бас it's another option as well гэж бодсон. Заавал миний харсан юмнууд биш. Энэ охин шиг ч бас байж болох юм байна гэдэг юм. Тийм. Тэгтээ заримдаа arrange marriage энэ бол амар амар санагдав. Тий. Үгүй шүү. Бас нэг сонголт хийх гэж ядаргаа гэж бодогдоод. Үгүй шүү. Arrange marriage өөр биш шүү. Өөрөө зөвшөөрөл штэ. Гэтэ нөгөө хоёр талаас хоёулаа зөвшөөрөөд зүгээр намайг нэг хин нэгнтэй суулгаад л та гэлээж автаад даатгачаал. Тэгээ сууж байлаа амар хоёр зүгээр хаяал гэж боддог шүү. Тэгээ хоёр гэр бүлээ юм биш үү дээ. Ингэж нийлүүлж байгаа болохоор нөгөө найзуудын найзаар танилцсан хүмүүс арай нэг өөр өдөн штэ. Нэг dating app-аас танилцсан илүүтэй. Нэг цаана нэг тийм юм яваад байгаа хгүй нэг юм эцэг хин нөгөө танилцуулсан учраас нэг тэр гэр бүлийнх нь owner те хүүгээр нь дамжуулж ингэж яаж байгаа нэг тийм болохоор нэг арай нэг тэгээ бүтсэн ч бүтээгүүч тэгэл болго гэж те. Тэр ста муухай сонсож байна. Хоёр айгу муухай юм. Revenge marriage юусоо байж болохгүй. Хүний амьдрал хүн өөрөө ингээд явах хэрэгтэй байхгүй тий.
чи ингээд Тэгээд хайртай хүнтэй болмоор бол чи зүгээр өөрийнхөө замаар хайртай хүнийг ололтоо. Тэгээд хоёр стаа айгу муухай байж. Тэгээ нэг хүн аваад ирээд энтэй суух чөлөөтэй юм бол би байгаад тэгэл хайрлаа тавьчих л та. Яа. Тийм гэж Зүгээр байсан. хайрлаа тавьчих. Мэдхгүй Надад надад баярлалаа баярлалаа. дургуун нэг ч олчвол яах юм Надаас гээд. миний ирээдүйг шийдээд өгөөч гэд нэг хүний дагаа авчмаар л ш. Яа хэлээгүй зүгээр. Яа тэгж борлол юм бодлоо. хүсч байна да. Коммунист нэг мэгэл хүсэж байгаа юм шиг юм яриад байгаа. За тэгээд буцаад сэдвэрээ ороход заяа. Нөгөө нэг тэр quarter life crisis нь болохоор юм дөрвөн шаттай байд юм байна л да. Саний ярьсан юм дээр надад амар бодогдоод л л та. Тэгээ нөө Harvard Business Review гэсэн сэтгүүл дээр байсан байхгүй юу? Окей. Тэгээд энэ үе шатууд нь болохоор хамгийн ихнийх нь бол feeling trapped. Төрөний нөгөө нэг нийгмээс байд юм уу өөрийнхөө тавьсан одоо тэр expectation байд юм уу тий аав ээжийн шахалт махалт нэг тиймэрхүү юмар ингээд feeling trapped болоо тий нэг ингээд бас pretend adult хүүд гээд ингээд яг нөгөө том хүн болоогүй штэ дөнгөж болсон ч юм уу болоогүй ч юм уу нэг ингээд тоглоод байгаа юм шиг яг тийм мэдрэмж энэ авдаг юм байна л да. Тэнгүүдээ хоёр дахь үе нь болохоор яг ингээд separation and loneliness гэж байгаа байхгүй юу? Яг ингээд ганцаардал яг тийм ганцаар салцсан ч юу гэдэг лээ ингээд хол байгаа юм шиг мэдрэмж тий ганцаараа л байгаа юм шиг мэдрэмж. Тэгээ ялчгүй ингээд нөгөө яг 20 настай хүмүүс ингээд амар их гэрээсээ гараад байр түрээсэлж эхэлдэг юм уу эсвэл гадаад руу явж сурч эхэлдэг юм уу эсвэл нөгөө ирчээсэн хүмүүсээсээ ингээд анх удаа нөгөө урт хугацааны үерхэл мөрчлөөс салж үдсэн байд юм уу тиймэрхүү тохиолдлууд амар их анхны удаа амар их болдог. Тэнгүүд нөгөө хүмүүс ингээд амар их ганцаардмал гинттэй нөгөө өмнө мэдгэж байгаагүй их тэр ганцаардал separation-ыг нөгөө ирээдүгөө зөвхөн тэр хүнтэй төсөөлсөн юм байна л да. Тэрнээс цаашхыг төсөөлж чадаагүй би бүр тийм байдал орохыхээс амар айдч ингээд нэг хүнээс dependent байх мэдрэмж намайг амар айлгадаг. Нөгөө одоо ингээд амар олон жил ерөнхийдөө айгу ганц би явж байгаагийн хувьд ч тэр юм уу би амар ингээд бусд хүнийг хайрлах тэр ингээд мэдрэмж тэр ингээд намайг айлгаад идэх байхгүй юу. Яг хүнээс тэр хайр идэр ингээд авчаад бас эргүүлж өгч чадахгүй байх тэр нөгөө байх үедээ гэдэг тэр юу мэдрэмж ингээд чаар ингээд тэгээд гэхдээ тэр ингээд бүх мэдрэмжээ байнга чаленж хийж явах хэрэгтэй юм шиг санагдаад байдیں۔ Одоо ингээд тийм. За яг одоо ингээд бас цаашаага фейсүүд нь заа. За гурав дахь нь болохоор яг тэр нөгөө санийх шиг reflection тэгээ recalibration гэж байгаа байхгүй. Яг ингээд сайн ингээд ганцаардаал тий эсвэл ингээд амар сонирн болоод эхэлж байгаагаа ингээд яг ухаарад бодоод яг ингээд мэдрээд эхэлдэг. Тэнгүүтээ энэ үедээ яг нөгөө ганцаараа байх юм одоо өмнөх амьдралаа бодоол те ирээдүйн эсвэл зүйлс ингээд тэр өмнөх амьдрал дээрээ тулгуурлаад одоо төлөвлөж эхэлдэг ч юм уу те. Тэгээ яг ингээд ирэхээр илүү нөгөө ганцаараа байгаа юм шиг юм дахиад илүү тийм isolated мэдрэмж авдаг гинэ. Яг ингээд өмнөхөө бодоол би аагаад байгаа юм байлаа гэл ингээд өөрийгөө ингээд ойлгохгүй л те ингээд эхлэнгүүтээ амар тийм isolated мэдрэмж аваад өгдөг. Би яагаад байгаа юм бол би өөр дээр ажиллах хэрэгтэй. Би энэ гэдэг ангууд ингээд isolated мэдрэмж авдаг. Тэгээд self discovery яг тийм нөгөө үеийн эхэлдэг гэж байгаа байхгүй. Тэгээд дөрөв дэх үе нь болохоор яг нөгөө тийм exploration яг тийм ингээд за одоо ингээд self discovery хийгээд эхэлсэн. Тэгээд одоо шинэ хобби байд юм уу өөртөө ингээд яг таарсан одоо social group клуб байд юм уу те. Яг өөртөө таарсан тийм өөрийнхөө хүссэн зүйлдээ одоо цаг өнгөрөөж эхлээд тэгээд энэ болохоор нэг quarter life crisis дуусахад тийм илүү аз жаргалтай motivated болтгол юм байна л да. Тэгээ энэ дөрвөн фейсийг болохоор одоо 20-ээс 30 хэдэн нас хүртлээр баг ингээ 10 жилийн хугацаанд битүү мэдэрч болно. Бүр ингээд сунгаад мэдэрч болно. Эсвэл ингээд зүгээр давтамжтай дахин ингээд яг энэ дөрвөн фейсийг ингээд дахин ингээд ондоо
сэдвүүд дээр мэдрээд бас байд юм бэ. Тийм. Яг тэгэж хэлэхчлээ би бас яг өчигдөр фейс 1 нь явсан өнөөдөр фейс 3 яваад байгаа ч юм шиг тий. Ааха тий. Бүрхийд хідэн ч удаа давтагдаж болдог. Тэгэд энэ өөрөө амар тийм хэцүү процесс байгаа шүү дээ. Яг өөрийгөө таньж мэдээл тэ байнга ингээл гонж гутраал эсвэл ганцаардмал мэдрэмж аваад энэ хэцүү процессууд ингээд яваад байгаа боловч яваад байгаа юм чинь арталт нь бас нөгөөтгөн тэгээ тасан зогцоох тий ингээд тэр процессуудыг одоо дахиж дараа нь яаж туулах уу одоо 20-тод тэрийг авчаад одоо 40-тод яг тийм адилхан юм болоход би энийг ингэж хүлээж авдаг шүү гэдэг тийм нөгөө суйруудад тавьж идэм байх. Тэгэхээр амар хэцүү үе ч гэсэндээ бас амар тийм боломж олгодог үе юм байна л да. Нөгөө хэрвээ фундаментал зөв тавьмаар байгаа тий. Яа. Тэгээ түрүү нөгөө стресс левел амар их байдаг гэсэн шүү дээ яг тий 20-23-аас 33 насны үеийн хооронд. Тэгээ ингээд судалгаан дээр бүр байд юм байлээ. Яг тэгээд яг энэ 23-аас 33 насны үед ч юм уу хүмүүсийн стресс нь бүр амьдралдаа авч явах хамгийн өндөр цэг дээр байдаг. Тэгээд яг 30-д 40-д гээд ингээд ойролцоогоор 20-30 жил амар юм moderate болчдаг. Тэрнээс жоохон стресс нь жоохон буурдаг. Тэгээ бүр яг ингээд retirement-ийн үеэр болохоор бүр ингээл бүр огцон муучт юм айл да стресс левел нь. Ямар гоё юм бэ. Юуны үеэр гэсэн бэ? Амар стрессгүй баймаарг байгаа л. Тэтгэврийнхаа үе тэтгэвртэйгээ ойртоод ирэх тусам бүр ингээд огцон муучдаг. Тийм тэгээд гэтээ яг тэр нөгөө moderate буюу ингээд айгу байгаа стресс левелтэй байгаа үе шүү дээ тий. Гэтээ стресстэй заяа. Гэхдээ тэр үед нь нөгөө нэг гарах реакшн нь тэр стресséндээ ингээд гарах реакшн нь нөгөө 20-д наснасаа амар бага болчдөг. Бараг ингээд реакц өгөө болчдөг. Стресс нь өндөр байгаа ч гэсэндээ тэрнтэйг ингээд хариу үйлдэлээ амар юм баланслаад хийдэг болчдөг гэсэн. Тэгэхээр ер нь бол 20 хэдээс 33 мөр ч юм уу 4 мөр хүртлээ ингээд байчих юм бол тэр үедээ ингээд те өвчгөх шиг байчих юм бол ер нь амар дайжгүй байдаг юм шиг байна лээ. Тэгээ хамгийн сонирхолтой би ингээд юм заяа нөө хамгийн их одоо suicide хийх боломжтой үе нь 25-аас 34 гэж байгаа шүү дээ тий. Бүх улсуудад 75-аас дээш насны хүмүүс яг 25-аас 34 насны дараа нөгөө за 2 дахь гэх юм уу? 2 дахь юу гэх юм бэ? Second place. 2 дугаар байрыг эзэлж байгаа юм шүү дээ. Тий 2 дугаар эзэлж байгаа байхгүй юу? Амиа оролтынхаа хуваар. Тэгэхээр ер нь бол яг 25-аас 34 насныхаа үеийг ингээд гайгүй давчих юм бол тэгээд дахиж амиа орлох магадлал айгүй багасчдаг. Даа хүртлээ багасах нь шүү дээ тий. Тэгээд даа хүртлээ. Амар агаас тий. Яа. Тэгэхээр гэхдээ түрүүн бас өмнө нь ингээ хэлсэн шиг яг нөгөө өөрийгөө ингээд яг ийм лайф одоо тий энэ угаасаа л хэцүү үе шүү гэдгээ ингээд мэдчихээд тэгээд энийг ингээд даваад гарах юм бол аюу гоё марталт байгаа би эндээс юм сурч гарч байгаа эсвэл энэ угаасаа би анх удаа ингэж энэ асуудалтай нүүр тулгарч байгаа учраас би ингэж реактлах нь зөвөө гэдэг ч юм уу өөртөө аюу тийм зөв хандаад ингээд зөөлхөн хандаж мандаад тэгэх юм бол бас ингээд стрессийнхаа левелийг бас багасгах боломжтой. Угаасаа л хэцүү юм чинь за өнөөдөртөө би ингээд амарчээ гэдэг ч юм уу те өөртөө жоохон зөөлхөн хандаад. Тийм. Яг үнэ байх хэрэгтэй шиг хэлээ. Яа, бүр ингээд одоо ингээд сэтгэл санаа угаасаа докторгүй байна гэдгээ бас хөлөөнд зөвшөөрөх нь айгүй том юм шиг байгаамаа. Тэгээд зарим хүмүүс одоо би бол өмнө хийдэг байсан байхгүй юу? Би сэтгэл санаагаар ингээд унцгаараа ингээд буруу юм хийгээд байгаа юм санагтаад юундаа ингэж сэтгэлээр унаад байгаа юм гэж өөрийгөө бас араас нь ингэж нөгөө шүрүплдэг одоо ингээд булиддаг заяа өөрийгөө. Тэгэл нэг одоо ингээд strong emotion мэдрэлэн штэ уур гуниг эсвэл ингээд нэг хүнийг айгу ингээд нэг хүнд гомдцохороо ингээд нэг дотор нэг тийм гомдсон ууралсан мэдрэмж хоёр зэрэг холилдож нэг дундаас нь шинэ мутац дээр өсчихсэн.
Харин тийм. Тэр ингээд юмнуудаа ингээд мэдэрч байгаа нь амар буруу юм шиг санагдаад. Тэгээ өөрийгөө амар зовоогоод иддэг байсан. Одоо болохоор ингээд яг тэр мэдрэмжүүд чинь ингээд намайг бий болгож байгаа юм байгаа байхгүй. Би тэрэнд ууралдаггүй байсан бол миний personality биш байгаа байхгүй. Миний ууралдаг юм бос хүмүүсийнхтэй адилхан байгаалгүй шүү дээ. Тэгмэд би нөгөө бос хүмүүс энэ дээр уурлах болоо үгүй юу гэдэг дээр амар нөгөө өндөр нөгөө юм хүлээж ачаалбал өгөөд тэгээд бусад хүмүүсийн нөгөө нэг юу бодож явдгийг амар асуух дуртай байдаг гэсэн байхгүй юу. Чи энэ дээр уурлах байсан уу? Энэ дээр уурлахгүй байсан уу? Өөрийгөө нөгөө bank question нэгээд тэгс чи би тэгэж мэдэрч байгаа нь миний хувьд үнэн л байгаа байхгүй юу. Нөгөө уурлах ёстой юм шиг. Миний бас бусад хүмүүсийн туулснаас илүү их юм туулсан туулаагүй юм чинь байгаа штэ. Ингээд нэг тийм competition биш. Миний мэдэрч байгаа юм л ингээд тэр үе тийм байгаа. Тэгээд хүмүүстэй ойлголцоход заавал бусад хүмүүсийн мэдэрч байгаа шиг мэдрээд шаардлагагүй. Чи тэгэж мэдэрч байвал нөгөө хүмүүстэйгээ ярилцаад ингээд би ингэж мэдрээд байгаамаа. Тэгээд ингээд тэгэж мэдрэмжийг дахид юм муухай мэдрэмж авахгүй тул чи энийг ингээд засчих болох уу ч юм уу те. Тэгэж нөгөө нэг өөрийнхөө стандартыг ойлгуулж баундрыгаа тавьж явах хэрэгтэй юм шиг байгаа байхгүй. Тэгэхгүй ингээд хүмүүсийн юуж мэдрэхтэй тааруулж ингэж амьдрна гэхээр чинь that's not who I am. Тэгэл ингээд тэгэл мэдэрч байгаа мэдрэмж хөдөлгоон чинь амар ингээд үнэн. Тэгээд тэрийгээ заавал ингээл амар хэцүү өөрийгөө зовоогоол тэгж мэдрэх ёсгүй байсан юм шиг бас хүлээж авах нь амар буруу юм байна гэсэн. Миний 25-наас талхта сурсан зүйл сая л сурлаа. Тэгээ цаашаа гоо сурах уу? Тэгээ одоо надад чинь тэгээ дахиад байн мартна. Тэгээд өөртөө байн сануулж явах хэрэгтэй юм санагдаад байдیں۔ Одоо тэр өөртөө ингээд амар зөөлөн анд те өөрийгөө бити булээд гэдэг үгийг уг нь бол мэдээд байгаа юм. Гэхдээ ингээд баян мартчихад байдаг штэ. Тэгээ сая би 2 хооны өмнө л Анукаруу I fucking hate myself гэж бахан уртын бичээд би яа бистэ яхаар юм тэнэг новш яасан ийм юмтай байдаг үнэ гэж бичээл. Анти гээл зүгээр. Тэгсэн чи Анука өдөөс зүгээр ой өөрийгөө булихгүй шүү. Зүгээр өөрийгөө ингэж жоохон зөөлөн андараа гэл тэгсэн чи нэрээ тийштэй гэж бодож бод. Чаваас тэл бүгд л страглтай явж ин дөө манай 20s те 20 нас тонгод тэгээ би I can't wait for what happens next like өмнө хав ингээд за ингээд юм болохоос айгаад ингээд өөрийгөө шинэ experience одоо туршлага тавьж чадахгүй ингээд аль болох зайлс хийх маягтай амьдраадсан аахгүй. Тийм болохоор ингээд ажлаа тараад шууд гэртээ ирээл self нэг юу sorry нэг өөрийгөө амар өрөвдөж мөрөлдөг тийм үе тэр очиадсэн юм а. Тэгээд ерөөсөө тийм шинэ юм туршихаас айдаг болсон. Одоо болохоор яг шинэ юмнууд дээр өөрийгөө тавьсаар байна. Тэгээд шинэ юмнууд гарч ирэх байх айж байна. Тэгтээ тэгэл окей, одоо тэгэл яах вэ те? Угаасаа амьдрах чинь тэгэл тэр мэдрэмж одоо тэр шинэ юмнууд нь заавал муу байх албагүй гэдэг тэр юмнуудыг л өөртөө сурах гэж амар хичээж байгаа дөө. Одоогоор л. Тэгээ одоо ирж байгаа шинэ одоо тэр мэдрэмжүүд эсвэл тэр шинэ асуудлууд те юм шинэ сорилтууд байгаа гэдгийг ингээ мэдээд хүлээн зөвшөөрчих юм бол бас ингээд арай гайгүй ирэхгүй байгаасаа гэж бодох юм бол тийм юм байхгүй шүү дээ. Тэр ч одоо байгалийн хуулиас эсрэг юм болчихно. Тэгэхээр зүгээр угаасаа шинэ юм ирэх нь бол тодорхой. Тэгэхээр тэрэндээ зүгээр ингээд зүгээр л тэрнтэйгээ эвлэрэх хэрэгтэй байгаа байхгүй тий. Бас бусдад бас тэр боломжийг алдаа их боломжийг олгох тий. Өөртөө амар хатуу ханддаг ч гэсэн өөртөө зөөлхөн бусдад бас нөгөө нэг алдаа хийх тэр орон зайг нөгөөд бас тэрэн дээр self reflect хийх орон зайг нөгөх тий. Тэр боломж бүх одоо хайртай хүмүүсээ тэгж л хайрлалт юм байна гэж би ойлгосон ш нь нөгөө алдаа эдэртэй цуг хайрлаа алдаа их боломжийг олгох. Тэгээд тэрнтэй цуг хайрлах тий. Яа.
Тий шүү. За. дахиад цааш нь дөндөөс юм ярмаар байна. Гэхдээ цаг маань бас айгу юу ячих шиг боллоо тий. Тий. Нилээн явчлаа. Тий. Амар том сэдв байсан байна. Тий, угаасаа том сэдв шүү. Тэгэл одоо жишээ нь өнөөдөр бас гурлаа юуны талаар яг mental health талаас нь бас Нилээн ярьсангүй шүү дээ. тий, нэг бас ярьсангүй. Тэгээ ерөнхийдөө бол бүгдээрээ бас нэг ер нь 20 эдэн наснууд маань яг өөрсдөө яг бүгд иймэрхүү асуудалтай байд юм байна. Ганцаараа биш юм байна гэдгээ санаж явахын зэрэгцээ бас нөгөө хүмүүстэй бас амар understanding хандах хэрэгтэй юм шиг бас би сүлд бодож олсон гинэ зүгээр бодсон. Би бас нэрээ ганцаараа тэгээгүй энэ хүн ч гэсэндээ бас яг struggleтай явж байгаа да гэж бодоод. Тийм штэ. Тийм. Тэгээд яг би бас ингэж яг миний өөртөө боддог л бодол л тоо. Тэгээд бас хүмүүсийг амар ингээд хайрлна гэдэг чинь бас амар том ухаан шаардаад байгаа байхгүй. Ингээд хүнийг өөрөөсөө өөр бусдыг хайрлаж сурна гэдэг чинь бас амар том хичээл болоод байгаа шүү дээ. Ингээд хүнийг хайрлна гэдэг нь яг ямар юм бэ те? Ингээд хайрлна гэдэг нь одоо ингээд хоол өгөх юм уу? Бэлэг өгөхтэй юм уу үгүй юм уу гэдэг тэр юм бид нар бас таниал явж байгаа байхгүй юу. Миний босод өгөх хайр яг хэр хэмжээнд хүртэл өгөх юм те. Хайрлна гэл одоо бүх нөгөө ертөнцийн нөгөө бүх зовлонгийн өөр дээрээ тээж авах нь хайр юм уу те. Тэгэхээр ингээд тэр чинь ингээд хязгаартай өгч чадах хэмжээгээрээ бид нар өгөх хэрэгтэй. Тэр дундаа ингээд өөрийгөө ажиглалгүй болгож бусдыг ажиглалтай болно гэж угаасаа байхгүй байгаа байхгүй. Тэр хугацаанд л тэгж чадна. Тэгээ урт хугацаанд ингээд тэр хүнийг нөгөө нэг илүү зовооххгүй өөрөө ажиглалгүй байгаа болохоор тэгэхээр хүн өөрийгөө л ингээд амар тайван байлгаж хайрлаж сурсан цагт л бусд хүмүүст илүү их хайрыг өгч чадах тэр юундээ очих юм шиг. Тэгээд угаасаа бидний амьдралын зорилго чинь тэгэл нас сарахтаа нэг юм харамсан мэдрэмжгүй л явчмаар байгаа байхгүй юу. Нэг хийж чадахгүй юм үлдээчихвээ гэж бодохгүйгээр ингээд хиймээр байгаа юмнуудаа хийгээд тэгээ бас хүмүүст өгч чадах хэмжээгээр хайр өгөөд тэгээд тэрийгээ бас чадхаараа авч чадах тэр ингээд югаараа тэгэл амьдрал тэгээд тэр богинохон хугацаанд өөрийнхөө хиймээр байгаа юмнуудыг хийгээл тэгэл ер нь өөрийгөө зовоохгүй бус хүмүүст лай утахгүй. Миний амьдралын философи бол тэр л хүн лай утахгүй, өөртөө лай утахгүй. Тэгээд амьдраад явъя даа л гэж бодож байгаа. За. Энд хүргээд энэ подкастынхаа дугаарыг дуусгая да тий. Тэгээ да. Тэгээд энэ олон гоё сэдвүүдээр гоё санаа гаргаж одоо удирдах авсан минада маш их баярлалаа. Тэгээд хамт ярилцсан таард бас баярлалаа. Зөндөө дахиад deep dive хийгээд хөндрүүлээ дараа нь ярьцгаана. Тийм. Өөр ингээд бас илүү өөр сэдвэр илүү гүн ярих тийм боломж олдох байх гэж бодож байна. Тэгээд энэ хүртэл сонссон бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд дараагийн ангиараа дээр уулзцгаая. За бай.